хатан мэж ч надад өргөн байна да. Хатан маа авчихсан гэдэг үл яах вэ? Хүнээс хүсэж байгаа амаа өөрөө эхлээд бий болох хэрэгтэй байхгүй юу? Өгжвэж авдаг гэдэг үү? Өгчөөж авдаг. Тэгэл нэг гэр бүл болоод хайртай дуртай гээл нэг оронд байгаал, нэг гэрт байгаал, нэг тооноос хоол идж байгаа эмэгтэйгээ тэр ажил дээр нь найз нөхдийн донд тийм өрөдмөр байдалтай байлгана гэдэг гутамшиг ш. Хараал өвчин гээд. Өвчин шүү дээ. Өвчин үү? Өвчин шүү. Тэгэхээр гэр бүл болохдоо аав ээжийн гэрт эхнэрээ дагуулж, нөхрөө дагуулж ирэхээсээ илүү төлөвлөлтөө сайн хийгээд шууд л тусдаа гарах хэрэгтэй. Манай урлагийнх намайг маш муухай ааштай хажууд нь байхад айгүй хэцүү гэсэн тийм ойлголт өгсөн байсан шүү. Над сэтгэлээр унахч заавалга. Тэгээ сэтгэлээр унчаад өөрийгөө тайвшруулах гэдэг явчихсан. За энэ бол гадаа асаадаглаа. Ямар ч салхитай дундрахгүй. Тимко хоол хийж байгаа. Хөх ин. Хөөе, ийм урттай л те. Вино барьж явах чи ямар өвгөн бэ? Оролцолтой дасгачих бай тэгж удаа. Би харин вино. Гэхдээ чи Харин вино майпо. Хүшээ вино майпо те. Тэгсэн чи би ингэвэл яхаа унахта энийгээ ингэ бариад ингэ өөрөө нүүр бүрээрээ. За cheers. За cheers. Нүүр хоол хийж явахдаа баахан вино лоо. Харин бүр задлаа дунд нь оруулсан байгаа юм чи. За би өнөөдөр айгүй ажилласан болсон байна уу? Аа. Вино майпа. Энэ 3 төрөл өгдөг тий? Тий. Тий 3-4 төрөлж үлээ. Олон төрөл өгд юм билээ гэж. Бас хөрхөө. Энэ хараа улаан бөглөөтэй. Тийм байна. Улаан хаягтай. Наа цагаан нас гоё штэ. Тэнд ярьж байгаа чи бас. Цагааны задлахснаа чамайг махтай хоол. Тийм махтай болохоор өнөөдөр улаан нэлээч. За. Улаанаараа дагнчлаа. За хоол болчлоо. Үлсэж. Би одоо чамайг хоол хийж байгаа гэж бодоод өдөр юу ч хийдэггүй шүү. Тийм. Сайн байна. Юу вэ? Сонсогч байна. Яа гой сонсогч нэ. Хөөе, мэдээ цуу хийцэн юм уу? Ер нь бол жоохон сой соус хийсэн. Тэгээ маш жоох хийсэн. Энэ өөрөө яг бороо ингэж тасарч байгаа шиг байна л та. Тий. Энэ өөрөө махных нь эхлээд стейкээ шараад. За. Бас стейк тийм үү? Одоо энэ махууд нь энэ стейкний гол мах байхгүй. Гой нурууны мах. Тэгээ энийгээ шараад, энийгээ шарсан нөгөө гой махныхын шүүс мэс болчихж байгаа штэ. Тэрэн дээрээ нөгөө нэг будаа ногоогоо шараад өчөж байгаа байхгүй. Тэгэл ингээл ерөөсөө ихч минь. За наа чин чинийх шүү. Стейк плов гэж. Бас ажилласан юм аа. За. Баярлалаа. Хүшээ, өнөөдөр чи нэрээ энэ сезоны сүүлийн дугаар юм биш. Сүүлийн дугаар. Тэгээ манайхаа өөрсдөө саналаа хэлнэс те битээрээр юу яриулмаар энэ дараагийнх төр те. Тий. Яг үнэ. За одоо нөгөө нэг галт төлөө одоо нөгөө утаа нааш яваад. Хатар комент уншсан уу? Юу гэсэн? Хоёул утаатай нэг ингээл нүд гаргаж магаад ингээл яриач гэсэн чинь энэ чи сохтоогоо мөн. Тэгсэн юм уу? За амсч үзье. Амтлахаа явлаа. Үнэхээр гоё харагдаж байна. Би ч шууд л идэж ажиллаа. Гоё. Улаан дарсаа аваад.
За тэгээд энэ сезоны 10 дахь дугаар буюу хамгийн сүүлийн дугаар байгаа. Хоёулаа 10 харилцаа ирсэн байна. 10 хоол хийсэн байна. 10 өдөр жаргалтайгаар бие биентэйгээ мэндэлсэн байна. Тийм байна. 10 өдөр хичээсэн байна бас. 10 өдөр тэрэг цэдингээ уусан байна. Алкалайн усаа уусан байна. Тэ? Тий. За cheers. За cheers. 10 өдөр хүний хоол идсэн байна. Би хүний гарын хоол идсэн байна. 10 өдөр daарлаа гэхгүй. 10 өдөр даарсан байна. Зом болсонгүй. Тэ? Гоё гол. Гоё юм. Энэ Vinamap нь өөрөө юм тань өмнө хэлжсэн чил улсын юм. Vino. Тэгээ нэг Concha Toro гэдэг би зүү хэлж гэнэ үү гэхгүй юу. Маш алдартай юм том Vino-ны групп компани одоо бүтээгдэхүүн бохгүй. Одоо брэнд гэсэн үг. Тэгээд Vinamap гэдэг байгаа шүү дээ, тэ. Maipo гэдэг чинь Чилийн одоо тийм бүс нутаг юм байна л та. Maipo гэдэг нэртэй. За тэнд болохоор ерөөсөө хамгийн гоё одоо үржил шимтэй нөгөө нэг усан үзмүүд ургадаг. За тэгээ тэр усан үзмээр нь одоо энэ Vinamap энэ брендийн винонуудыг хийдэг байх нэ. Ер нь бол ийм бүс нутгаараа угийн гой ургадаг. Одоо жишээлбэл Японд бол тэр бүс нутгийн будаач гэдэг юм уу те. Тий, тэгдэг. Тий. Одоо Монголд бол тэр гурилч гэдэг юм мэдгүй те. Төмөсч гэдэг юм уу те. Жаглантын төмөс гэлээд шүү дээ те. За. Тэгэхээр нөгөө тэр хөрс тэр бүс нутгийн одоо ямар юугаар алдартай байна. Ногоо хүнсээр алдартай гэдэг шиг одоо энэ тэр Maipo гэдгийнх нь хамгийн одоо гоё ус үзм ургадаг хэсэг юм. Вино юм бэл. Үнэхээр гоё. Тэгээд энэ гоё цагаан байгаа, улаан байгаа тий. Би ер нь хоол хийхэд би ер нь хоол их дуртай. Хоол ягаад их дуртай гэхлээр би ингээ хажуугаар нь гоё вино миноога, лимон мүзэл тэгж ингэж толгоогоо амрааж хоол идэх байхгүй. Тэг гоё тайв. Тий. Би ингээд влог эхлэхээс өмнө нэлээд эрт ирээд ирнэ. Хийгээл байгаа. Үнэхээр манай Темко их ажил хэрэгч. Анхны миний дүгнэлт өнөөдрийн дүгнэлтээ зөрөхгүй байна. Тэ? Бүр ингээд нэг хилүүлээд байхгүй өөрөө бүх юмаа ингээд хийгээд явцдаг. Би л баг хэлүүлсэн баг. За. За тэгсэн. Өнөөдөр хоёуланд нь кейс байхгүй. За. Сэдв байхгүй. Гэж би зөв бодож байна уу те? Хоёулаа ингээ базы гэж бодлоо би. Базы. Бүх ярьсан юмнууд аа юу? Тийм. Ер нь бүх гоё сэдв мэдвэ гоё базаад тэгээд хоёулаа юугаа уншиж юм. Гоё комментүүд уншиж гэж бодсон. Чи тэ авсан комментүүд аа? Тийм. За. Тэгээ ер нь сонсъё л доо. Тий. За ер нь штэ. Манай үзэгч нарын ер нь 70 орчим хувь нь бүсгүйчүүд үздэг юм байна. За. Яг гоо коммент бичснээр нь дүгнэж байгаа шүү. Манай эртэчүүд нөө коммент бичдэггүй гэж магадгүй л дээ, тий. Бичдэггүй баха. Тий. Тэгсэн байна. Тэгээд ер нь 99% таа одоо магтсан комментүүд байна. За. Нэг хувь нь Темко амар муха дуургаж иддэг гэсэн мэс. дуурж идэх чинь гоё юм шүү. За. Комментүүд уншчих уу? Шууд. Тэгэл та. Тэгвэл комментэн дээр бас нэг юм кейсүүд байгаа даахгүй манай үзэгч нарын. Өөрийнхөө кейсэн тий. Бичсэн маа. За жишээлбэл ингэж байна. 22 наснда бие биедээ үнэхээр хайртай байсан найз залуугийн маань ээж маань амьдралыг чамлаж хүүг нь ажилд нухлаж зовоож байна гэж бодоод 3 жил үерхэж жил гарan хамт амьдарч хүүхэдтэй болсноо мэдээд баярлж явсан. За ингэ бичсэн байгаа нэ шүү. За хоёлаа утга агуулгын дараа нь засъя. За. За гэтэл хүүгээ ятхан тэр маань ярилцъя гэж хамт сууж хил ам хэрүүл тэмцэлгүй хоёр тишээ болон намайг дагуулan имлэгт очиж бид хүүхдээ үдэн явуулсан юм аа. Одоо би 38 настай хөөхөн хүүхдийн ээж болсон. Гэтэл тэр хүн 40 гартлаа өөр хүүхдийн зулаа үнэрлээгүй явдаг. Би тэр үед өөрийгөө үрээ хамгаалж авч үлдсэн бол тэр хүн
одоо өөрийн үрдээ байх байсан даа гэж боддог юм аа. Би тэр үед их л гомдолтой салж олон сар нус нулимстайгаа хотолгож явсан юм. Тэр их нулимс энэ хүний зам мөрт нөлөөлч гсэн юм шиг гэж хаяа боддог гинэ. Хаяа өөрийгөө буруутгах сэтгэл төрдөг юм. Гэхдээ тэр үед биднийг зүгээр л амьдруулчихсан бол гэж үргэлж боддог. Хүнтэй суугаагүй юм тэр хүн. Мэдгүй одоо суусан болоод одоо ингээд хүүхд гаргааг тийм блөө. Би нөгөө юун дээр байна. Хоёул хосуудын ярилцаа гэд ярьсан шүү дээ. Тэрэн дээр яасан байна. Нөгөө нэг юу яасан шүү дээ. Нөгөө эхнэрийнхээ татвар хувцсыг нөхөр нугаагаа зогсчихсон чинь нөхрийнх нь ээж хадам ээж нь орж боо юм болдог гэдэг дуугаа шүү дээ. Энд дээр тэгэхээр хоёлаа ингээд ийм кейсүүд ихээр ингээд давцдаг байх нь байна те. Олон давцдаг юм байна. Зөндөө байгаа. Ив ижилхэн юмыг нэг хүн ярьж байгаа юм шиг хоёр өөр хүн ярьсан юм ч байна шүү дээ. Тийм. Тэгэхээр ер нь бол нийтлэг л байна гэсэн үг. Тийм ээ те. Тийм. Тэгэл нөгөө тэр зөвхөн хоол өнөхөр гоё юм аа тиймхэ. Баяа. Сток гоё энэ хоёроо. Та ирэх юм уу? Хадам гэрэл гэж яриад байгаа болохоос хүргэн тэгээ ч гэсэн таарамжгүйгээл зөндөл өгдөг шүү дээ. Тийм тийм. Тэгэд нэг юм бэлээ. Нэг ураг садны холон дээр гэдэг лөө. Тэ. Тэр бол яг үнэн. Тэ. Одоо ингэдэг нэг хүмүүс чинь ингэдэг за эхнэр нөхөр хоёр бол ингээд таарамжтай байлаа гэхэд хоёлаа бие биендээ уусаал бие бинийгээ ойлгоод хайрлаад л яваад байгаа шүү дээ тий. Хитрхи ойрхон байгаад ирэхээр нөгөө хатан ээж аав ч юм уу ингээл олуулаа ингээл ойрхон байгаа л өдөр тутамдаа ингээл оролцоод ахаар тэд нар чинь ингээд нөгөө өөр өөр цан төлөвтэй хүмүүс. Тий. Өөр өөр ажил мэргэжилтэй, өөр өөр насны тий хүмүүс чинь ингээд нэг айл болгоны галтгоо өөр байдаг гэдэг шиг. Би одоо хоёр өөр эмэгтэйг одоо гэрт манай найз ирсэн гэл би ярьсан шүү дээ. Ариг өвтөр галтгоонд ерөөсөө юм муудалтай хүмүүс чинь баг гүүг ингэж хийдгүү гэл ингэж байгаа шүү дээ тий. Тэгэхээр нөгөө гэр бүлийн өөрсдийнх нь ийм одоо соёл тий бүх юм нь өөр учраас ингээд таалагдахгүй юм болно. Тэгээ өөрийнхөө хийх гээд байна ч гэдэг юм уу. Ингээ өөрөө өөрсдийнхөө хийх гээд байдаг тий. Тэгээд яахгүй ч гэдэм үү. Тэгээд ингээд ямар нэгэн байдлаар үл ойлголцох асуудлууд үүсэт байдаг юм шиг санагдсан. Тийм тий. Тий. Тэгэн штэ тэр чинь ингээд хүн л юм чинь ингээ өөр өөр санаа бодолтой өөр өөр юмтай ингээд цуг дор нэг дор байгаад тахаар ингээд нэгнийх нь хийж байгаа хэлж байгаа ярьж байгаа тий. Харин тийм ээ. Чих чинь галаа унтрах ч юм уу? Галаа нэмээ. Нэмэл юу баг тий. Уугаад байна. Хоёул нэг жахаас охтой бохтой. Хэмка хаал хийж захтаа их дүүсэн байна гэдэг. Өнгөч за. Тэгэхээр гэр бүл болохдоо аав ээжийн гэрт эхнэрээ дагуулж нөхрөө дагуулж ирэхээсээ илүү төлөвлөлтөө сайн хийгээд шууд л тусдаа гарах хэрэгтэй. Тэ. Хааныг уулзч болно. Хааныг уулзахгүй явах уу? Энд чинь бас бие биендээ дэм болоод туслал явна шүү дээ, тийм тий. Уулзаал гоё ингээл гэрнэлт нэг хандлага мэддэгдүүл яах вэ? Хатан ээж ч надад өргөн байна да. Хатан авч гисэн гэдэг үл яах вэ? Жохон гисэн дээрөө. Эсвэл тэр бодлыг өөрчилсөн дээ шүү дээ. Тэгээ та яагаад ингэж юм гээд та ингэж байгаа юу гэдэг. Нөгөө л ярилцах тий. Нөгөө л ярьсан. Тэгтээ бас нөгөө нэг ийм байдаг аахгүй юу? Ингээд тоглоом хийгддэг. Надад ч тийм тохиолдсон байхгүй юу? Би ингээл нэг охин нэг хүрх харагдаад бүр ингээд тэг би бүр ингээл нөгөө нэг явуулаад ингээл явуулаад байдаг байхгүй юу? Ингээл тэрнийгээ би өөр тэрнийгээ болохоор би ингээл айгүй хөрх өхөрдөж ийн гэж бодоод яваад байсан. Тэгсэн чинь нөгөө буруу ойлгоцсон. Ингээд өөрийг ингээд одоо дарамжлаад байна гэдэг ч юм уу шоглоод тий шоглоод байна гэдээ ойлгоцсон. Тим юм надад айгүй маш их тохиолддог шүү дээ. Тийм үү. Тий. Тэгэхээр нөгөө тухайн хүн өөрөө бас юм юмыг ингээд дандаа буруугаар боддог гэж болно л доо. Тий. Хадам ээж нь амхандаа бэрдээ туслах гээд
За энэ нэг буруу хийгээд байна да. Энийг уг нь ингэж хийчихвэл гэдэггүй. Өмнөх үеийн гэдэг шүү. Хүний нөгөө хүлээн авалт гэдэг аягүй чухал. Тийм байна те. Тийм. Ажил дээр ч тийм байдаг шүү дээ. Ажил дээр, амьдрал дээр нөгөө хаана нийгмийн харилцаа үүсэж чинь тэр бол бүхэн дээр л юм Гарч байгаа. тийм. Тэгэхээр би нөгөө хэлсэн шүү дээ. Хүн дээр битгий төрүүлж дүнд тавь гэж. Намайг одоо Хошин урлагийн театрт байхад л намайг шинэ үеийн театрт байхад л шинэ үед байхад л манай урлагийнх намайг маш муухай аштай хажууд нь байхад айгүй хэцүү гэсэн тийм ойлголт өгсөн байсан шүү. Хин өгсөн яасан мэдгүй. Гэхдээ чухмал азсах шиг амтан байдаг гэл те. Тэгэхээр ингээд нөгөө хүний амаар үг хийх гэл ингээл юмнууд байгаа аахгүй юу. Одоо ч зарим юм тийм бид шүү дээ. Одоо ингээл би одоо хүмүүст олон хүнтэй хамтарч ажиллаж штэ тий. Тэгээд дараа нь надад ирээд хэлдэг байхгүй юу. Айгуу сонио. Ингээд миний ойр тайрныхаа ундраатай ажилласан гэдгсэн чинь ямар ааштай юм бэ? Амар ааштай байна уу гэсэн гээд. Хин тийм цаваар тараад байна. Одоо мэдхгүй тэгэл эсвэл тоглосон дөрүүдээс нь тийдэм үү? Яадын те. Тэгээд айгуу ааштай байна уу? Мөнгө ч өгснөө ч гэж явах шиг. Надаа бүр тий 2 3 хүн тэгсэн штэ. Сонио ундрагч таныг ингээд мөнгө ч өгснөө гэд тэгээдээс айггүй сонин гэл ингээл тий. Тэгэхээр ямар нэгэн байдлаар ингээд нөгөө хүмүүс юм цуу яриа гаргаж идэг тий. Зөв шаардлагыг буруугаар ойлгож идэг гэд ингээд тийм хүний амьдралд саад болох яриа гэж байдаг байхгүй. Саад болох. Тийм тий. Одоо тэгэл одоо нөгөө дээр үед чинь нөгөө загвар өмсгчдийг чинь ингээл хэвээр одоо амар хүмүүс гээл те одоо югдөг чинь тийм шүү дээ. тий. Тэгт чинь тэр чин зүгээр л хин нэгний мэрэгжил өөрийн авч чадаагүй нэгнээд оромжилсан ч юм уу бусдад очиж муугар хэлэх ч юм мэдгүй ингээд ярианаас болоод хүмүүсийг ингээд буруугаар ойлгочихдаг. Тэгэхээр нөгөө хадам ээжийг надад энэ хүн дургүй байна да гэж юусоо бодож болохгүй. Дандаа гоёр. Намайг нэр би яг шалмалаа дутуу угаагаад байгаа маань яг ээж мэдчихэд намайг ингэж байгаа юм байна. Гэл ингээл те. Шинээр ингэж угаагаал, ахиж угаагаал. Ээж та энэ шалыг та ямар материалаар юугаар угаадаг бүтээгдэхүүнээр угаадаг? Тий. Минийх яаж ийн болохгүй нөө? Аргагүй гэд ингээд нэг тийм нэг удаа хоёр удаагийн тийм байна. Хүлээ авахч долгионоо тааруулах юм байна. Долгионоо тааруулах. Тэ? Тэгэхгүй шууд ингээд надад дүнглээд энэ загнаад ингээд нэг юм хэлэхээр л энэ намайг ингээд байна да, ингэж бодоод байна да гэл ингээд ойлгоод ах юм бол хинтэй ч ойлголцохгүй. Нэр шүү. За. Дараагийнх нь. Махтаал шүү гэж. За. Урд нь ундрмаа хичээх хараад сайн нөхөртэй, сайхан гэр бүлтэй, гоё тансаг амьдралтай, ийм гоё амьдрах зайтай азтай хүн юм а гэж боддог байсан. За. Одоо ингээд хараад яриаг нь сонсоод ажаад байх нэ өөртөө байгаа бүхнээ аз жаргал болгож чаддаг, бүгдийг эргээр бүтээж чаддаг хүн шиг санагдаад явчихлаа. Гоё нэрхтээ цайлхан шууд шулуун хүн юм аа. Шулуун бол биш баха. Тэ? Яг нь шулуун гэдэг миний таны шулуун гэдэг утга бол та нөгөө нэг гоё юм бодохгүй хэлчихдэг шүү дээ. Ямар ч байсан ингээд одоо нэг би таныг юм болохгүй мэгээд байл та Тимка энэ чинь ингээд шүү гэж хэлчихдэг шүү дээ. Тэр утгаараа шулуун баг. Гэх юм болов. Тийм л хата мэдгүй. Тэгээд тэгсэн байна. Тэгэхээр ер нь бол өөртөө аз жаргалыг одоо тэр хүлээ авахчаа долгионоо таруулна гэдэг шиг тий. Хүмүүсээс гоё юм сонсоод тэргээ ер нь л байгаа юмнаа л аз жаргал руу хувирах л тийм шүү дээ. юм уу? Тий. Тэгэл хүн болгоноос ингээл юм гортоол те энэ намайг хайрласангүй гэл би төрчих тэр ярьсан шүү дээ. Өөрөө хайрлах хэрэгтэй. Тийм ээ те. Хүнээс хүсэж байгаа амаа өөрөө эхлээд бий болох хэрэгтэй байхгүй юу? Өгжвэж авдаг гэдэг үү? Өгчөөж авдаг. Тэ? Тийм шүү дээ. Яг хөө үнэхээр хэцүү асуудлууд бид нар зөндөө байдаг. Гэхдээ бид нар ингээд нөгөө нэг тэрэндээ ингээл эм ороод тэрэндээ шаналал, зовоол ингэж явахаасаа илүү энэний ард яаж гарах вүлээ? Энэ асуудлыг яаж шийдэх вүлээ? Гэ бид нар цаг очих хэрэгтэй байхгүй юу? Тийм аа за. Эм ордгоо. Амар эм орд шүү дээ. Чи тэ эмэрсэн үедээ яа тий? Олон хоног эмэрэхгүй үстэй. Олон хоног ч амархгүй. Би гүү гарч гүйтэй.
Nice. Болж шít. Наа чин зүг бохгүй юу? За дараах нь уншгаа. За. Ярилцаасаа гэж хүсэж байна хоёроо гинэ. Бидний хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болоод 4 жил болж байна. Хүнд өвдсөн хүүхэдтэйгээ өдөр шөнөгүй л хамт. Нөхөр харин ажилдаа явна, тусдаа унтдаг, хүүхдээсээ ер нь хол. Хүүхдээ өвдснөөс хойш гэрт цаг хугацаа зогссон. Хоёулаа хамт гадуурч явдаг. Би 30 настай. Энэ амьдралаараа хэдэн жил амьдрч чадах бол гэж их боддог боллоо. Заримдаа үнэхээр аз жаргалтай хүмүүсийн стори пост үзэх дургу болцоход байна. Ууг нь би тийм сөрөг байхыг хичээдгүү. Тэгтэл өөрөө ирэхгүй л тийм болоод байна гинэ. Хэдэн хүүхэдтэй гэсэн бэ? Нэг хүүхэдтэй. Нэг л хүүхэдтэй мэн те. Хэцүү. Гэхдээ бас өөрийгөө хайж болохгүй хаа. Тийм тий. Ер нь яг уу юмд санаа зовхгүй явна гэдэг бол жоохон тэнэгэлтэй. За. Санаа зовхгүй энийг ингээд явна гэдэг тэнэг. Гэхдээ бас нэг үргэлж санаа зовоод үргэлж ингээд байна гэдэг бас өөрийгөө хитрхи зовоогоод ингээд байгаа те. Түүнийгээ даван туулахын тулд нөгөө хүмүүс их арга хэрэгэлдэг штэ. Зүгээр одоо бодож байгаа юм хэлэхэд Монголд ялангуяа нөгөө эрүүл мэндийн хувьд нөгөө даатгал над нэг тийм сонир санагдаад байдаг байхгүй юу? За. Тий. Тэгэд гадныхаа ингээл нөгөө манайхан өөрсдөө бас нэг даатгуулд сураагүй. Тий. Эрүүл мэнд одоо өөр юу эдийн даатгалуудаа даатгалаад одоо ингэж явах юм бол гинт өвчин ирэхэд ингээд бас нэг юм тодорхой хэмжээний мөнгөнд даатгалаас гараад ингээд зохицуулах магадaltaй байдаг тий. Гэх мэтчлэн ямар нэгэн байдлаар ингээд нөгөө аргаа одоо явах хэрэгтэй юм шиг. Одоо ингээд наад битэж. Гэтэ би яг нөгөө нэг хүүхэд нь яг ямар өвчтэй юм те. Идэх юм уу? Яах юм? Аав ичээр нь дүүгийг гаргаж өгье гэж бодож байгаа юм уу? Хэцүү байна те. Хэцүү байхгүй. Бид нар бас нөгөө бас шууд хэлж мэдэхгүй л байна л да. Харин тийм ээ. За. Дахин уншчихо би. Тийм. Гэхдээ энэ эмэгтэйтэй би бол зөвхөн чатламаар санагдчихэв. Тийм үү? Ярилцах ч юм уу? Манай үдчихвэл Үзчихвэл те. Гэтэ одоо нэг юм гадаадд бол сэтгэл зүйч гэдэг байдаг шүү дээ. Одоо Монголд бас хөгжөөд ер нь орж ирээд хүмүүс авдагч болсон байна. Та ер нь авч ирсэн үү? Би угаасаа хүссэн хүсээгүй сэтгэл зүйчтэй их холбоотой байдаг. Тийм. Манайх нөгөө сүүлийн 2 киногоо юм уу? Сүт бүсгүй яаралтай тусламжийн тасгийнхаа хоёр дээр цогоол дээр сэтгэл зүйчийг ажилласан. За. Тий. Яагаад гэхээр нөгөө сэтгэл зүйчийн хувьд зүгээс ингээд мэрэгжлийн зүгээс ингээд манай юг харахаар өвчтний хувьд энэ хүн яг ингэж хэлэх үү? Тий. Эмчнэр яг ийм тохиолдолд ингэхэн одоо ямар байна гэж мэгэд ингээд цохиолоо янзлуулсан шүү дээ. Тийм тэгэхээр ингээд ярилцаад байдаг байхгүй юу? Ямар гоё. Тий. Хатаа яг өөрөө авч ирсэн үү? Одоо тэр юу одоо үйлчлэгийг нь. Би яг үйлчлэгээ аавна гэхээсээ илүү хамтдаа ингээ ярилцаа суугаад. Тэгээд чи бүр боддоо 15 6 жилийн өмнө нэг номер хийчихсэн. Миний нэг номер өгдөө. За. Сэтгэл зүйчтэй номер өгдөг байхгүй юу? За. Тийм. Би өөрөө тийм сэтгэл зүйчийн одоо юунд ч гэдэг нь жоохон тийм дуртай гэхээсээ илүү зүгээр сонирхдаг, ингээ санагддаг. За. Тэгсэн чинь яг сэтгэл зүйчтэй номер хийх болоод хүрлээх дээр хийжсэн. Тэгээ би нэг сэтгэл зүйч болоод их цөөхөн байсан тэр үед. За. Тэгээ би яг үйлдвэрчний соёлын төв ордны үзэгчдийн зодтол дээр яриа суучихсан байхгүй. За. Олцоод олоод уулзаад. Тэгээ тэр номерыг өшөө хөлөө болгож ирсэн шүү. Тийм. Тэгэл нөгөө нэг хартай хүн ямар байдаг вэ гэж асуужсан байхгүй юу? Бүр тийм амар судалгаатай ер нь явдаг юм шүү, тий? Тийм шүү дээ. Бүр мэрэгчтэй үнтэй очиулсан. Миний хувьд бол тийх айгүй дуртай. Тий, хүн чинь 100 бүх салбарыг бүх юмыг ойлгох албагүй шүү дээ, тий. Чадахчгүй шүү дээ.
Тэгсэн чинь ингэж хэлчихсэн. Би нэг ингээд хэрвээ ер нь хартай хүнийг юу гэж дүгнэдэгөө яагаад хартай болд юм бол тэ гэсэн чинь над нэг онгоо ярьж өгсөн байхгүй юу. Тэгээ тэрнийг хийцээ оруулцээ. За. Тэр нь гэсэн чинь айгүй хартай нөхөртэй гинэ. За. Биш хартай их нэртэй. За. Тэгэл ингээл нөхөр нь ирэхээр ингээл бичекийн үзэл ингэснэ. Энэ шар ус хиний ус вэ гээл тэ. За. Тэгснээл маргааш дахиад үзснэ. Бүр хар устэй хүүхэн мүхэн гэл ингээл тэ бүр ингээл тэгж харддаг гинэ. Тэгсэн чинь нэг өдөр бүр ингээд ямар ч ус байхгүй. Тэгээ ингээ хаач хажснаа чи халзах хүүхэнтэй болсон. Тэгээ тэрнийг бас номер дээр оруулжсэн. Тий. Тэгээ сэтгэл зүйчийн хувьд бол яалтчгүй хэрэгтэй мэрэгжил. Тий штэ. Тий. Одоо за та тэгвэл нэг үйлчлэгийг авдаг юм бол зүгээр одоо сэтгэл зүйч гэдэг мэрэгжлийг би зүгээр ойлгохдоо хүн ингэж гоё сэтгэлээ худлаад одоо сэтгэл зүйч нь ингээд инктиг гэхээсээ илүүтэйгээр тэр хүнийг сонсонгуудаа өөр нь ойлгуулдаг тийм мэрэгжлийн санагдсан байхгүй. Тэгээд та тэр үйлчлэгийг авдаг бол таны сэтгэл зүйч хэм бэ? Би нэг удаа авсан. За. Авсан. Сингапурт үүдэг эмэгтэй. За. Би тэр онлайнаар. За. Яг ковидын үеэр байхгүй юу? Тэгэл өстө үнэхээр надад яриулаад. Та тэрнийгээ юу гэж боддог вэ? Та тэр үеийг тийм гэл би зөндөө ярьсан. Тэр сайхан онгоож гинөө. Тийм тэгэл тэр үедээ ингээл гэл ерөнхийдөө бодоолаа яг инглээдээ гэл ингээл те. Сэтгэл зүйч гэдэг чинь нэрэл чиний сая асуулж байгаа юм штэ. Таны хувьд хэн бэ? Тэ. Тэг манай нөхөр баха. Ирээд бүх юм ярьцдаг. Би ч ангацгаад бол орж ирсэн. Тэгээд гэсэн чи тэгээд ингээд тэр нэг удаа би бүр тэгээ би тэнтэй тэгээд би тэгээ хэлсэн. Тэгээд тахын би тэгээ хэлсэн гэсэн. Болж моо хогийг хайсан. Миний талд орсон. Чиний хувьд? Миний хувьд бол ер нь манай найзууд байна. Найзууд бол яг үнэ. Тэгээ манай найзууд байна. Ер нь сайхан ярьчдээ шүү. Найзууд байна. Гэтэ та нар бид нар шиг ингээл хэвээр бүх юм яриад тэгсэн гэл ярих. Бүр тэгсэн юм ярихгүй шүү дээ. Ер нь юм яг тулсан асуудал ч юм уу те эсвэл өөрт гоё тохиолдсон гоё зүйл ч юм уу. Тиймэрхүү юмнуудаа л ярина да. Одоо нэг ингэчээд би ингэсэн чи бурууд ч юу энэ зөвд ч юу гэл. Гэтэ баг ажиллаа ярьдаг уу? Тий ажил ярина. Ер нь тийм дээ. Ажил ярина. За хосын амьдралаа ч гэсэн ер нь юм ярина дөө. Сонсч үзэх юмсан. Би нэг бүр нэг юм сонсч ирсэн шүү. За. Санаандгүй нэг гимний ард зогсчихсан чинь нэг хоёр ихтэй хүү ирээд юм ярьсан гинэ. Тэгэд нэг гарах гэснээр санаа зовоод гүрийцэн гинэ. Тэгсэн чинь амар эмхтэй хүмүүсээс амар юм ярьсан гэсэн. Бүр сүлдө сонсоод бүр сонсноосоо ичсэн гэсэн. Тийм. Түр надад нөө нэг хартай хүн гэдэг зүйл ярьсан чинь хартай хүн гэд бас нэг кейс ирж ирсэн юм а. Би тэрийг олддог бай. Айгуу тийм нөхөр нь айгуу хартай. Тэгээд нөгөө нэг одоо нөхрийнхөө хараас болоод одоо янз бүрийн одоо ажлынхаа нийлэх ч юм уу, ангийнхаа уулзалт ч юм уу те. Янз бүрийн тийм юм лөө бүр явахаас одоо өөрөө бүр дургу болцсон. Яа тэгэхээр тийм яваад ирэнгүүт нь л хүүгээр идэг гинэ. Тэгээд сүүл рүүгээ одоо бүр тийм нийгмийн харилцаанд орохоос ч бүр дургу гээд юм байдаг боллоо. Тэгээд өмнө ингээ зөндөө ярилцдаг. Тэгтээ шийдэл байдаггүй нөхөр нь тэгэл ахаал явуулдаггүй тий. Тийм эмхтэй хүн хамт олонны дунд амар өрөвдмөр идэв шүү. Үнэхээр өрөвдмөр идэг. Гэтэ тэр эмхтэйг мэдээж ингээл хамт олон мэдэрдэг байхгүй юу? Ямар нэгэн байдлаар мэдэрдэг байхгүй юу? Уцаа дуурахад авч байгаа нь. Тэ би дүн тавьж болохгүй гэж ярьсан ч гэсэн тийм юм бол ингээд тогтмол ингээд байж идэг тий. Яг л тийм байхгүй юу? Янз бүрийн баяр наадамдаа явахгүй мэдгүй цаанаа л нэг тийм юу гэдэг шүү дээ. Тийм таа. Тэгэхээр тэр нөхрийг ч гэсэн хамт олон ирээд авахт нь хүртэл харж л байгаа шүү дээ. Тийм таа. Гэл ингээл. Тэгэд ингээд тэр гоё ингээд өр хүүхдийг гаргаад дундаас нь тэр хоёрын хүүхд гарсан ба шүү дээ. Тэгэл нэг гэр бүл болоод хайртай дуртай гээл нэг оронд байгаал нэг гэрт байгаал нэг тооноос хоол идж байгаа эмэгтэйгээ тэр ажил дээр нь найз нөхдийн дунд тийм өрөвдмөр байдалтай байлгана гэдэг гутам шиг шүү. Одоо нэг ийм өгнүүд идэв штэ.
хайртай бол хартай гэл. Тэгж хайртай байгаад юм шүү. Тэгэд хайртай байж яагаад тэр эмэгтэйгээ гоё нурууд их шиг сэтгэл зүйнөө нүдийн галзахтай явуулахгүй байгаа. Эсвэл нөгөө нэг Үгүй ээ цүнх ид материал биш шүү дээ. Цүнхийн өөр хүн бариад явахад хүнд эвгүй өгдөг үстэй. Хүн аваа явахад тулгаачлал гэж бодно үстэй. Эхнэр тэгэхэд чинь харилцаанд орно шүү дээ. Ажил хийн шүү дээ. Тэгэхгүй тэгэл яг ингээ бүх цаг үед ингээ цуг байгаал гарцных нь юугаар хөдлөөд ингээ явна гэдэг бол амар харамсалтай шүү дээ. юу те. Юугүй шүү дээ. Эсвэл нөгөө нэг ингэдэж шүү дээ. Хар бол өвчин гээд. Өвчин шүү дээ. Өвчин үү? Өвчин шүү дээ. Гэхдээ эсвэл өөртөө итгэлгүй шүү дээ. Тэр харин өөртөө итгэлгүй бөгөөд юм ургуулan боддог өвчин баха те. Өвчин. Тэгээ тэрнийг өстой сэтгэл зүйчдэр очиж засах хэрэгтэй. Харин тий. Өөрөө өөртөөгөө ярилцах хэрэгтэй. Өөрийгөө толон тарах хэрэгтэй. Тэгээд тэрнийг мэддэггүй баха. Тийм үү? Мэддэггүй баха. Эсвэл мэдсэн чинь ингээд цаанаас нь ингээд болж өгдөггүй. Тэгэхээр одоо сэтгэл зүйчдэр очиж нөгөө массажинд орж нөгөө чангарсан булчингаа суллана гэдэг шиг тэр хүн өөрийгөө судлах хэрэгтэй байна. Тийм ээ тий. Өөртөө итгэлгүй шинж. Өөртөө итгэлгүй байна. Хайртай бол харгуй юм шиг баг. Тэгэл хайртай бол хайрлан шүү дээ. За дараагийн уншгаа би. За. Хадам гэж хэлэх дургүй хүн нь байна би гинэ. Энэ хоёулын хадам ярилцдаг хэсэг дээр. За. Ягаад ч юм зүгээр л баярлаж харах бүрт хайр хүрээд байдаг шүү дээ. Ямар гоё ингэж байсан тийм. Бэр бол шүүлгэх гэж ур чадраа үнэлүүлэх гэж айлд гэрт бэр болж ордоггүй. Ундармаа хичээ хэлдэг яг үнэн гинэ. Та хэлсэн юм байна. Тэгсэн. Гэ ундармаа гинэ. Гэхдээ тухайн хүн айлд бэр хөргөн болж байгаа бол альва зүйлийг танаа манаа гэж хязгаарлахгүйгээр аль хэрэгтэй зөвлөгөөг нь өөрийнхөө амьдрал ахуйлд нутагшуулаад жаахан эвгүй үг үйлдэлд нь сүр болгож бодоод байхгүйгээр зөвөр ойлгоод өөртөө болоод өрөөлд амар амгалан байхаар зохицуулаад явхад буруу хэвшмэл ойлголтоос хамаагүй эерэг байж болох байхаа. Санааг нь зовоочихгүй юмсан баяр баяслыг нь төрүүлээд инээлгээл байх юмсан гэж боддог. Миний хайртай хүнийг төрүүлж өсгөж хүмүүжүүлээд надад хань ижил болоод хорвоог хосоороо хамтаа туулаарай гэд өрөөгөөд миний өр хүүхдүүдийг харж баясаж байгаа хүмүүсийг намайг давхар хайрлаж дэмжиж байна л гэсэн үг байх. Тэгэхээр хадмууч гэсэн хэн нэгэнтэй харьцуулагдаж хэн нэгний хадмуудаас илүү дутуу бай гэж шүүлгэх ёсгүй. Хүн юу тарин түүнийгээ хураана гэдэг. Зарим үед ичтэл нь хайрл гэж аав минь хэлдэг байсан үг үргэлж эерэг харилцаад дулаан уур амьсгалыг надад авчирдаг. Би лав хадам аав ээжтэй хайртай. Ямар гоё эмэгтэй тий. Эмэгтэй хүн тий. Эмэгтэй хүн байна. Өстой гоё юм байна. Ингээл шууд л хэлчихэж штэ. Нөгөө нэг миний хэлгээл байгаа юм. Тэр яг нэг юутай шүү дээ. Зөөр эргээр хүлээж аваад гэдэг. Тий. Хүлээ авах чантын таруулна гэдэг чинь. Гоё юм а тий. Гоё, өстой гоё сонсогч. За дараагийн нь шүү. За. Би айлын ганц охин аав дээрээ өссөн бас л гэрээ ажилд муу. Яг хөө хийвэл хий чинь үнэхээр амжихгүй ядарсан үед бол бүхнийг хаяад амарч бас чаддаг хүн гинэ. Ихтэй сургуулаа төгсөөд яг 10 жил ажил хийж амьдэрсэн хүн өглөө гараад орой ирнэ. Ядраад шууд унтаад өгчдөг л хүн байсан. Одоо 2 хүүхдийн ээж хадам ээжтэйгээ амьдардаг айлын том бэр. Хадмын тал дээр би их азтай хүн гэж боддог. Өөрийнхөө төрсөн ээжтэй байгаа юм шиг л байдаг. Гэр орны ажил хоол ундаа бол ихэнхдээ би өөрөө хийн. Амжихгүй бас хийж чадахгүй ядарсан үед манай хадам ээж хийчихдэг. Чи жаахан унтаж амар гээл босоод юмаа хийчин. Намайг зэмлж загинж байгаагүй. Эсэргээрээ хүүхдийн хийсэн юм буулгалаа цэвэрхэн байлгаач гэж хүүгээл их загиндаг даа гинэ. Сүүлчийн төрөлтийн дараа эмнэлгээс ухтаж авахдаа хадмын тал бүгд ирсэн бөөн бэлгэсэлт шаар цэцэг болсон ухтаж авсаа. Үнэхээр их хүндлэл хайрыг мэдэрсэн. Йоо шар өсөж. Гоё юм. Төсөөсөн төрсний дараах 45 хоногийн гамыг яг таг бариулсан
гэрийн ажил, хоол унд 2 хүүхдийг минь усанд оруулах, миний болон хүүхдүүдийн минь хувцас угааж цэвэрлж өгсөн. Над чиг эмэгтэй хүн байх, ээж хүн байх, эхнэр хүн байхыг төдийлөн сайн мэдэхгүй хүнд маш их үлгэр жишээ болж байгаа хатан мэжтэй хүн би гэж. Гоё ингээд бичтэй юм байна те. гоё шүү дээ. Тэгэл ханыга халамжлагаас одоо 100% халамж гэж явах юм бол ханых нээж тийм гоё яхад бүр л хайрлаа шүү дээ. Бүр ингээл тий. Хоёул ингээд хайрлаад ингээл. Тэгээ бас одоо ингээд зөвөр харахаар юу яаж байгааз нөхөртэй хайртай тий. Тий. Тэгээд өөрөө их сэтгэл хангалуун байгаад байгааз. Тий. Тэгэхээр нөхөр нь их сайн хүн байгаад байгааз. Тий. Эхнэрээ хайрладаг. Тий. Тэгэхээр адам ээж нь нөхрийнх нь ээж бас тийм байгаад байгааз. Тийм. Энд чинь бас л нөгөө нэг юугаал дагж байгаа хгүй юу? Удмаа дагна те. Тий, удмаа дагж байгаа хгүй юу? Тийм байна. Гоё эмхтэй, гоё байна. Баяр үргээ, азтай байна. Азтайгаасаа гадна бас өөрөө ухаантай байна. Тийм байна. Гоё зүйлийг мэдэрч чаддаг. Энэ ингээд хоёлаа нөгөө нэг бас хэдтэрээ ч үлээ ярьж исэн штэ. Яг ийм нөгөө нэг кейсүүд гэхээр нөгөө нэг жоохон хэцүү кейсүүд ирээдээс юу н асуудалтай те. Одоо тэнгууд хоёул ярьжсэн за ингээд ирж байгаа х тэгтээ нөгөө нэг сайхны хүмүүс нэг нөгөө бичдгөө хуваалцдгөө бас байж болно те. Тий. Сайхан баг илүү олон байгаа бах гэж хоёул ярьжсэн. Тэр нь одоо ч гэсэн би яг дэжлэгдэж чинь. Сайхан илүү олон байгаа те. Байдаг. Одоо комментэр ч гэсэн харж байхад илүү гоё. За өөр Бэн шүү гэж. Тэмэн Токио хөөрхөн шүү. үнэн гэсэн биш. Энэ их үнэн гэсэн байна. Энэ ямар үнэн хөхтэй. Тийм байна. За ер нь гэхдээ айгүй гоё юм байна өө. Би ч яг ингэж тогтож бас яг бүгдийг нь бол уншаагүй юм байна. Нөгөө ингэсэн байна. Хамгийн ихний дугаар. Нэрээ настай хүмүүс аягүй их очер таардаг. Адилхан өвдөд эмнэлэг твтэж байхад л эмчтэр очерлоо зогсож байхад шууд хажуугаар хороод явчихдаг. Тэр их муухай хүндлэлгүй хүн гэж үзэхгүй байгаа мэт санагддаг. Насаараа далаалгаад хит дураараа байх шиг санагддаг. 40-с 50 насныхан бас очер цэвэрхэн дайрдаг гинэ. Бас хараагүй 40-с 50 насныхан хараагүй юм шиг царайлж ингэж урдаг гинэ. Ямар хэлэхээр хараагүй штэ, мэдээгүй штэ. Чи очрлж исэн юм уу гэдэг гинэ. Бас ингэж шууд ширлэж чадахгүй штэ. Цэвэрхэн дайрдаг гинэ. Автобус нь чиглэж явж байхдаа уцаа хараал энийгэл явж байсан чинь нэг ах олон хүмүүсийг зүсэж явж ирснээр шууд намайг алгаддгийг. Би шок. Тэгсэн чи ямар аз жаргалтай ПВ. Ийм хэцүү байхад. Тэр үед анх удаага инээсээ болж уучлахгүй үзэж билээ. Хоёлын нэг ярьчлаа. Хоёлаа өөртөө ярьлаа. Ялаа. Нэвтрүүлэг дээрээс ярьлаа. Яс. Тэгээ хүний нөгөө инээж байгаа баярлж байгаа хүнийг харж чадахгүй нэгдэг бас. Энэ хоёлын чинь баг эхний влогийн дугаар баг илүү дулаагаад байсан юм шүү. Тийм байж тээ. Одоо олон ингээд хөтрөөд яваад байна. Яг хоо түрүү чи надад нөгөө хамгийн ихний эмхтэй бицэн юу бас ингээд санаас гарахгүй л юм л да. За. Ер нь би бас тэгж боддоо шүү дээ. Инээж байгаа бүхэн юм жаргалтай ингээд бүх юм нь болоод байгаа биш. Тэ. Ярааж байгаа бүхэн ингээд бүх юм болохгүй байгаа биш. Бас л олон даваад энийгээ явж байгаа хүн байгаа шүү дээ. Тэ. Даваагаа давж чадаагүй ч гэсэн энийгээд явж байгаа хүн байгаа. Ярваагаад явж байгаа хүн гэх юм бол нэг зовлонтойтой биш. Бага юмдаа сэтгэл хангалуун биш хүн бас нэг ярваагаа явж идэг шүү. Бас тэгс байдаг шүү гэдэг. Байдаг шүү тий. Тэгэхээр бид нар нөгөө зүгээр л гоё инээж байгаа хүнийг харах юм бол гоё энерги аваад юм. Тэ. Тэ. Ярваагаад явж байгаа хүн байх юм бол тэгэл энийгээл урам өгөөл яв гэж байгаа байхгүй. Тэгэхээр миний л бодол шүү зүгээр. Тэ. Тэгэхээр ингээд миний гудамж зөрсөн хүн, миний ажиллаж байгаа хамт олон, миний өөрийн хувийн юм хэцүү асуудлыг гаргаагүй шүү дээ. Тэ.
Би одоо ууртаа явж илаа гэхэд би гудамд явж алыг машин руу сигналдаал ингээд ирэх юм бол тэр жолооч зүгээр л хөрх юм нь урд зүгээр жоох удаан зогссон л болгоос биш тэр хүний ууртаа явж байгаа шалтгаан нь биш байхгүй юу? Тэгэхээр нөгөө гимгөө явж байгаа хүмүүсийг бас битгий эвдэчээ тийм битгий ингээд нялаад байгаа ч зүгээр тэр нөхөртөө ууралсан ураа хаамаагүй хүмүүс битгий гаргаач. Ууралсан газраа л уурал гэж байгаа шүү дээ. Уурын хүргсэн газраа л жоохон уурж мурлж юм яа тийм зохицуулаад ажил дээр очихдаа тэрнийг хай гэж хэлэхэд байхгүй юу? Ааха. Тийм шүү те. Тий. Нэг хөрхөн гудамд энийг явжсныг өөрхөн юу ч ялан шингээ явж ирсэн хүнийг харчаад бас өглөө гэртээ ууралсан ураа хаяачаад энэ мөстө юунд энийг даан гэж бас болохгүй те. А нөгөө эмэгтэйд бол яг хуу сонсоход л хэцүү л байна л та. Тэг хийсэн өөрх нь яриг бичсэнийг тэгээ гоё ярилцах хэрэгтэй бол бас бичнэз бичиж болох те. Тийм шүү. Нэг үгээ эвлүүлж хэлж чадахгүй л байна. Тийм үү. За өөр тэгэл ер нь гоё шүү л гэсэн байна. Магтсан биш үү? Өндөр магчаа. одоо яалтчгүй л ингээл нэг хүмүүс сонирхох биш сонсох юм болчиход байгаа юм л да тий. Тий. Дээрхийг сонсоод зөв энэ бол зөв гэдгээсээ илүү цааш нь гоё судлаараа харилцаа алган дээр судалж үзээрэй. Тэгээ өнөөдөр чи хоёлаа нэг сүүлийн дугаар гэсэн шиг айгүй гонигтай байгаа ч. Аа? Ингэж мэгцсэн байна. Өөр юу ярмаар вэ? Өөр ингэж та одоо ингэж одоо хоёлаа ер нь зөв таны ингэ зорилгыг асууя л та. Одоо энэ ингээд хоёлаа харьж чанчаас харилцаа ингээ влог эхлүүлсэн тий. За энэний үр дүн одоо яг бүр ингээд хэдэн жилийн дараа ч байж болно. Яг энэ ер нь та зүгээр одоо хүмүүсийн харилцаа, энэ ярьсан хэдлийн хоорондын харилцаа ямар байгаасаа гэж бодсон бэ? Эрэг байгаасаа л. Энэ асуулт нь. Харин тэгээ ер нь бол гоё эрэг байгаасаа гэж боддоо шүү дээ. Чи ер нь сэтгэлээр унд юм уу? Уны штэ хүмүүс юм чаа. Иви тэгэхээр яа дээ? Тэгэхээр ёо. За түрүү ярьсанчлан юу яа? Найзуудтайгаа уулзна. За. За эсвэл жим орно. Засал хийгээд сэлж мэлнэ. За. Бас зү. Тий. Тэний тиймэрхүү л гаргалгаа байна да надаа. Гэхдээ чи тэрнийгээ өөрийнхөө төлөө хийдэг үү? Тэг өөрийнхөө төлөө хийн. Тэгээд жоо унс үедээс юм эсвэл сатарах гэж бас хийдэм байна. Одоо ингээл зүгээр гэр мөртэй байгаа ч юм уу ингээ ганцаараа байгаад байвал аягүй их бодоод байдаг шүү дээ. Тэг ингээ жоо сатараад ингээд бодохгүй байхын төлөө бас сая найзуудтай уулзч молцоод ингээ яана. Эсвэл ингээ жимэн дээр ингээ дуу сонсоод юм бодохгүй хичээгээд ингээ юм маягдаг ч юм уу те. Тэм үед байна. Таун жин үү? Би юу? Над сэтгэлээр унахч заавалга. Тэгээ сэтгэлээр унчаад өөрийгөө тайвшруулах гэдэг явах заавал. Ачаар гоё биш үү? Аач бараг дайж юу шүү. Яг чиний түрүү чи одоо энэ хүмүүс ингээд орлого хийгээд штэ өөрийгөө тайвшруулах гэдэг. Тий. Наад чинь өөрийгөө тайвшруулах гэж байгаа нь маш зөв. Эргээд нөгөө харилцаж байгаа хүмүүсээ зовоохгүй байхгүй юу? Чи нөгөө нэг яг тэрийг тайвшруулахгүйгээр яг тэр эмо байдалтайгаа ч юм уу эсвэл ууртайгаа ингээд ажилдаа ирэх эсвэл найзуудтайгаа за найзуудтай л явах үү тий. Тийм ээ. Ойлгоно. Ямар нэгэн байдлаар ингээд явж байхад одоо нийтийн унаагаар үргэлжлүүлж явах ч гэдэм юм ингээд харилцаанд орж явахад бусад хүмүүсийг амар зовоох байхгүй юу? Олон хүнийг. Ааха. Тэгэхээр чи ингээд өөрөө эхлээд тайвширч чинь чи нөгөө нэг олон хүнд ийм хүний санаа зовоохгүй олон хүнийг гомдоохгүй явчихж байгаа байхгүй юу? Тийм үү? Тийм штэ. Тэ. Надад бол хараа. За сэтгэлээр унлаа гэж бодъё. Унах юм зөндөө байна. Өдөр болгон л гарч ирнэ. За тэр тэгсэн гин энэ одоо тэр ингээ болгоо гэл ингээ тэ. Тэгэл тэрнийга шийдлээ олох гол ингэж явж байгаа. Тэгэл гэртээ ирэхэд тэгэл нөгөө нохой муураа тэгнэ гарган шээлгэн юу гэдэг. Гэл тэ. Тийм ээ. Тийм тэгэл би чи маш олон групптэй ажиллая.
Тэр групп өдрөгөө хариуг нөгөн гэл ингээл ажилтаа ингээ явчихдаг. Тийм. Тэгэхээр нэг Ер нь эморч бас жоохон завтаа үний ажил. завтаа үний ажил шүү дээ ер нь. За. Одоо ер нь жоохон завтаа гэдэг юм шүү. Тийм, завтаа агцснаад илүү юм бодоол ингэдэг аахгүй. Бас тийм шүү. Тийм. Тийм бооц дээ. Тэр одоо ингэ бодсон чинь нэг амар загуу юм үйдэл юм эморх. Тэгээд ажлаа ихгүй ингээд эмор болох юм бол тэр чин эмор бол ингээд ах юм бол тэр чин ажилдаа ингээд сатараад ингэх юм бол тэгээд ажлаа бодоод тэр нь мартагдаад энийгээ гэл ингээд явна шүү. Тийм тий. Тэгээд битээр ингээд 9 удаа л влого хийгээл харилцааны тухай ярьсан тий. Тий. Гэхдээ бол бүтэн 100% бүх юмыг ярьж чадахгүй шүү дээ. Тий штэ. Тэгээд мэрэгжлийн үднээс ч бас тайлбарлахгүй шүү дээ тий. Тий. Тийм. Тэр юун төлөө 30 50 билээ те 30 насныхын юу 30-аад насныхын юу гэж бодож байна 50-аад насныхын яаж ийсэн Тий. гэж байгаа шүү дээ Яаж ийсэн 30 нь юу гэж бодож байна гэдэг. За ямар ч л байсан ингээл явсаар 10 сэдвээр ярилцчих. тий. Тэгээ өнөөдөр бид сэдвгүй болохоор айгүй хоёлаа ингээд суудсан ингээд тэр нөгөө ажилгүй хүмүүс эмордог гэдэг шиг урд нь ингээд ярьдаг гэсэн чи хоёлаа ингэсэн. Мад таалж болсон. Өнөөдөр яг зөв гоё базаад тий. яа илс. Тэгсэн комент уншия гэдгсэн чинь айгүй хөргөөрх юм битсэн байна өө. Гоё шүү, дэмждэг шүү, хийгээрэй л гэлтгсэн байна. Тий. Тэгээ season 2 ер нь бол гоё зочинтой. Зочинтой хийн тий. Гоё юм шүү те. Season 2-оо зочинтой хийн. Одоо тэр харилцааных нь одоо жишээлбэл одоо Мэргэжлийн үнэтэй. тийм мэргэжлийн үнэтэй ажил хэргийн харилцаа гэх юм бол мэргэжлийн үнэтэй найз нөхдөд харилцаа гэх юм бол гоё найзаадуудаа тий. Тэгэх юм бол гоё юм шүү тий. За нэг сэлэнг авч. За нэг тэрэлж явчих. Тэгээ вайн бол алкалайнаас аваж байгаараа манайхаа. Усаа тий. Тэг одоо яг энэ аял зугаалгын гоё үйлрэлээрээ хөдөө гадаа явдаг тий. Ийм өрн цаг ирж байна. Тэгээ манайхан ч гэсэн гоё аялж маялаад явна. Тэгээ ер нь ийм зум бол халуунд энэ сэлэнг тэрэлж сэлэнг шиг ийм сайхан ундаа ер нь баггүй шүү. Халуун. Энэ тэрэлж хараа. Цаана нэг нандин орж штэ. Тий. Тэр нөө нэг зайлаач нөө нэг байнгал хилдэг дээ. Тэгээд одоос үзэж байгаа шинээр үзэж байгаа үзэгчд байвал одоо манай энэ тэрэлж сэлэнг чинь одоо жишээл нохоо шүү, ганг өвс, чихэр өвс зэрэг эмийн ургамлын ийм хандтай ийм ундаа байгаа. Тэгэхээр зүгээр нэг ийм тэ сахар усны ундаа биш. Тэгэхээр ийм олон эмийн ургамалтай. Тэгээд энэ эмийн ургамлуудын Монголын ардын эмнэлэг нь одоо 400 гаруй жил ашиглаж ирсэн одоо хүний биеийг сэргээдэг те тамир тэнхээ оруулдаг. За тэгээд одоо тий эм үйлчлэгтэй эмийн ургамлууд. За тэгээд энэ эмийн ургамлууд нь хамгийн гол нь Монголын хөрсөнд ургасан ийм эмийн ургамлууд байгаамаа. Тэгэхээр тэрэлж сэлэнгээ та бүхэн маань бас гоё угаарай. Тэ гоё ундаа умар санагдвал. Монгол ургамлаар, Монгол аргаар Монголд үйлдвэрлэв. Тэ 40 гаруй жил одоо энэ чинь үйлдвэрлэгдээд тасралтгүй үйлдвэрлэгдэж байгаа. Чи үйлдвэрүүд Монголын үйлдвэрүүдээр юу гэж боддог вэ? Үйлдвэрүүдийг өө. Тий. Яагаад дэмжих ёстой гэж боддог вэ? Одоо ерөөсөө үйлдвэрлэл хөгжиж ижил улс орон хөгждөг гэдэг маш олон жишээ байгаа шүү дээ. Тэгээ би сүүлд апа үйлдвэр орсон юм. Тэн дээр нэг шинэ бүтээгдэхүүн гараад тэр нэг архипевнийхэн үйлдвэр нэрсэн. Тийм баазтай. Тэр чинь ингээд одоо нэг хойноосоо централ телевизээс ингээд урагшааг нь интермедийн апа шүү дээ. Тэр чинь ингээд тэр чигээрээ ингээд амар том үйлдвэрүүд. Тэгээд ингээд дандаа сүүлийн үеийн тоног төхөөрөмжүүд. Тэгээд тэр дотор нь ажиллаж байгаа нөгөө лаборантууд нь бас амар үнэхэр мундаг. Одоо нэг гадны лаборантын нэг тэмцээн болт юм байл та. Мэргэжилтэй ажилладаг. Тэнд маш амжилттай ордог, маш мундаг лаборантууд тэнд ажилладаг юм байна. Маш олон хүмүүс ажилтдаг, маш олон хүч хөдөлмөр гаргадаг. За тэгэл ер нь бүх деталь дээр нь анхаардаг тий. Тийм аюу гой үйлдвэрүүд байна лээ. Тэгээ цэвэр мэвэрхэм гэж олж. Тэгээд хамгийн үнэтэй техникийг авчирсан. Тий. Хамгийн сайн. Тэгэл тэр болгоныг бий болгох гэж маш их мөнгө орж байгаа. Маш их цаг хугацаа орж байгаа. Тий. Тэгэхээр би бас хүмүүст хэлмээр идэв шүү дээ. Яг үндэсний үйлдвэрлэгч нараа сайн дэмжээрэй.
Тэгэхгүй бол ингээд бүх хүчээс шавхаад ингээд босгоод ирж байгаа тий үйлдвэр нэгдүгээрт биднэрт эрүүл хүнсийг санал болгоно. Эрүүл орчинд тий эрүүл аргаар эрүүл одоо хүнсийг биднэрт өгч байгаа. Тий. Хоёрдугаар гэх юм бол бодит үн вэ? бодит үнэтэй тий. Тий. Тийм гадны тээврийн үн мөн гэхээсээ. Тэгээд маш олон хүнийг ажилуулж байгаа. Тий. Хэрвээ бид нар одоо үйлдвэр дээр бол маш олон хүн ажилладаг байхгүй тий. Шат бүхэнд. Тий. Тэгэхээр олон хүн ажилуулж байна. Олон хүнийг цалинжуулж байна. Мэдээж тэр хүмүүс өөрсдийнхөө хүчийг үнэлүүлж байгаа тий. Тэгтэл тийм ажлын байрыг бий болгож байна л гэсэн үг. Тэгээд ирэхээр бүгдээрээ болж өгөөлөл үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж бүтээгдэхүүнийг хөдөлж аваад ингээд явах юм бол үйлдвэр хөгжихийн хэрээр тий шүү дээ. Өшөө ойлоо боломжууд биднэрт бий болно гэд ингээд байх хэрэгтэй байлээ. Тий шүү дээ. Би бол олон юм үйлдвэртэй найзуудтай. Одоо ингээд жишээлбэл үндэсний үйлдвэрлэлтэд хөрөнгө оруулж байна. Одоо хөрөнгө оруулаад тий бүтээгдэхүүн хөдөлж авч байна гэсэн чинь эргээгээд танд бас хэрэгтэй байхгүй. Тий. Бидэрт хэрэгтэй байхгүй тий. Тэр мөнгө чинь Монголын зах зээл дээр үлдээд эргээд ингээд эргээд ахаал эдийн засаг дэвшлэл ингээл тий бид нар ч гэсэн хэрэгтэй. Бидний энэ дээр төгрөгийн инфляц ч гэдэг юм ер нь эдийн засаг талаас нь тий хэрэгтэй зүйл юм байлээ. За тий бүтэр ингээд очиод тэгсэн юм. Хэдэн ажилтнаа гэсэн хэдэн мянга л дээ амар олон юм. За заалттай надад энэ дотор хамаатан байгаа юм байна гэж. Заалттай манай нэг хамаатан ажиллаж байгаа юм байна ойлгомжтой гэсэн. Өнөөдөр бол хэвээр арай л их юм ярьчих уу. Өнөөдөр арай л их юм ярьж арай л сайхан халлаа. Халлаа тий. Сайхан. Тэгээд ингээд яг хуу битэр өнөөдөр зүгээр л гоё дүгнээл гоё ингээд гоё 50 чийлэрээд байчлаа. Гэхдээ угаасаа л тгий гэж бодсон. Гэхдээ бас битэр бүр ингэж ярьдаг маань надад өнөөдөр амар дутагдлаа. За ганц дугаар байх штэ. Яг гоё 50 гоё галын дээр гээд гоё вино аваад ингээл хоолоо идэл тэрэл цэлэнгээ аваад тэгэл гоё нэг чилэрчээ. Яг үү. Тэ. За тэгээд ямар ч байсан таньдаа баярлаа. Зүгээрээ. Би ч виноны тухай нэг өнгө ярьчих. За. Вино гэх түрүү. За. Өнөөдөр би ингээ вайна хундагаллаа. Үйлчлээ дүүдээ яад үг гэхээр би ерөөсөө хоол хийгөө нөгөө өмнө дандаа нэвтрүүлэгт хоол хийдэг гэсэн болохоор би нэг ингээд хоол хийхгүй ингээд зүгээр ахаар нэг тийм эвгүй байгаадсан байхгүй сүүл рүү хүн тасчдсан байна. Тоохчгүй бүр энийг ингэх ёстой гэсэн чиг ингээд дугаараасаа ер нь лээ. Өөр ингэж мэгээд өмнө чи би хата юу хийртэ мэдээ яах юм гэсэн чи бүр ингээ энийг ингэх ёстой гэсэн шиг тэрэндээ өнөөдөр их чинь жоохон бантаад тэгээд жоохон санаачлахтай байхыг хичээлээ. Тэгээ ингэсэн нэг зөөгч ирчээд та уух юм уу захиалах юм гэж асуусан гинэ. Тэгсэн чил за эзөө гэсэн чил та вино вайн захиалах уу? Пив үү? Коньяк, виски гэсэн чил за надад бол дараалалаар нь тэгээд аваад ирсэн. Йоо. Зөөлнөөс нь хэлж уух гэж шүү дээ. Ямарчсан юм шүү дээ. За ийм байна. Тэгээ сэдвгүй болохоор бас юм гоё юм ярихад хэцүү юм байна. Тийм байна. Тэгээ дараагийн сизон хүртэл баярлалаа. Дараагийн сизон хүртэл гоё эхнээс нь нахал үзэж явах гэдэг. Ахаад үзээ да. Тэгээ байжаар хүлээж байгаарай тий. Тий. За тэгээ үзэгчтэй бас баярлалаа. Гоё комент бичээд тэр нь бас амар гоё байсан. Бүгд амар гоё комент бичээ кейсээ явуулж ирсэн баярлалаа. Унармагчтай баярлалаа. Надад бол энэ 10 влог бол надад ийм яг ийм сургаал шиг л. Одоо сургаал гэх нь одоо унармагчийг тэг ингээгүйгээр зүгээр би өөрөө амар ойлголоо. Таны яринаас тань болсон явдлуудаас. Би ингээ юмаа ярьж байгаадаа ойлгоод яваад гэсэн гэж. Тийм таны болсон явдлуудаас одоо яг та надад яг ийм нөгөө сэтгэл зүйч шиг л үйлчилчтэй. Би гэхдээ яг өөртөө л тохиолдсон юм бол ярьсан шүү дээ. Тэр нь ингээд би ингээд сонсоод би бас тэрэнд нь хариулаад ингээд житл би ингээд өөрөө ойлгоод байхгүй нэр ингэсэн юм байна гэдэг. Би яг үзэгчтэйгээ нийлээл тэгэл ингээд ойлгочлаа гэдэг шиг. Тэгээд бас манай энэ влогтой хамтарч ажилласан бүх байгууллагуудаа баярлалаа. Энэ дугаарын хамтрагч энэ Vinamaipo вино чийлүүлсэн маш алдартай Maipo бус нутгаас гаргаж авдаг юм хийдэг юм маш алдартай вино байгаа. Vinamaipo за тэгээд мэдээж манай үндэсний үйлдвэрлэгч Тэрэл Цэлэнг байлаа тий.
Тийм тэгээд нийгмийн харилцааг илүү дэмжиж нийгмийн харилцаанд одоо байх ёстой, байх ёсгүй гэдэг ч юм уу мэдгүй те. Ямар ч байсан ингээд харилцаа бүхэн сайжраасаа гэж хүсэж битэрийг дэмжиж ажилласан апуугийнхандаа баярлалаа. Апуугийнхандаа. Тий. Тэ? Яг үнэ. Маш их баярлалаа. За тэгээд харилцаа болгон гоё болох болтугай гэдэг. Тийм харилцаа бүхэн гоё явах болтугай. Season 1 өндөрлөе да. Баярлалаа үзэгчтэй.